Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэнчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид дүүргийнхаа татварын хилцс дээр хүрэлцэн ирээд байна. Эрхэм ажлын хамтрагч Батчлуун ахта говьяаныхаа амралтыг авч хагаад халуун баяр хүргэж тантайгаан хамтран ажиллаж байхад туйлын их сайхан байсан шүү гэсэн хамт олонных нь хайр хүндэтгэл шингэсэн гинтийн бэлгийг хамтдаа дотгошоорж уламжилцгаая. Баярлалаа өтгөр хүнийг Сайн байна уу? Батчлуун ах мөн үү? Хадуун түр ороод уулзаж болох уу? Налагчтай хайр түгэе мэнчилгээ хүргэлтийн хамт олон маань үргэлжилсээр энэ цаг мөчид дүүргийн татварын хилцс хэмээх эрхэм байгууллагт тэр дундаа Батчлуун ахыгаа зорин хүрэлцэн ирээд байна. Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа гинтийн зэрэг бэлэг хөлцөнд их баяртай. Тэгэлгүй ах уу. Тэгээ гинт ажиллаа хийгээд сууж яхад нь учиргүй бичлэг бэлэг болчихоор их л гайхчих шиг байна. Батчлуунхаа энэ цаг мөчид 12 сарын 16-нд энэ өдөр ер нь таны хувьд ямар өдөр тохиож байгаа вэ? Миний хувьд л одоо ер нь тэтгэвртэй гарах төгчсөн. Бас жоохон догтлол ингээс сууж байна. Өдөр өгд одоо хамт олноос сайхан бэлгийн мэндчлэгээ өгж байгаа сүүлийн ихнэ. Баярлалаа л одоо тэгэл хамт олондоо л баярлалаа. Энэ альбомд 33 4 жил ажиллаад яач бас нэг сэргээ албагаа талгдах гэж байгаа зэрэг хөл юм бол бодогдоод байна шүү дээ. Тэгэлгүй яхаа тэгээ энэний өмнө бас яг энэ тантай ижил говьяаны амралтанд гарч байгаа нэгэн эрхэм дээр очсон чинь нэг л сэтгэл төгшөөд өнөөдөр ажлын цаг битгий дуусаасаа гэж бодоод л байж гин гэж байсан. Тэгэхээр яалтчгүй өнөөдрийн дүүгийнх нь ирсэн хэрэг явдал таны энэ түүхэн өдөртэй холбоотой. Яагаад түүхэн бэ гэж нэрлэж байна вэ гэхээр налайх дүүрэг тэр дундаа татварын алба гэдэг энэ өрхөөлийг таньгүйгээр төсөөлхийн аргагүй болтлоо дотноссон байна. Хайртай хамт олон нь таныг аав шигэ ах шигэ хүндэтгэн дээдэлдэг болсон байна. Амьдралынхаа маш олон цаг хугацааг бид бүхнийхээ түшиг тулгуур болгож хамт олонныхоо тулах багна нь ойж зааж зөвлөж сургаж байсан ахынхаа үнэтэй их хувь нэмрээр өдий зэрэгтэй бас татвар хэмээх өрхөөл бид бүхэн ажиллаж амьдарч байгаа юм шүү. Таны сургаал бүхэн бидэнд алт байсан. Тэнд эдэлж маш гоё бэлэг өгж явуулсан байна. За баярлалаа. За тэгээд Батчлуунхаа бэлгээ ер нь бол аваад эхэлсэн юм шиг байна. Тэгвэл үлдсэн хүмүүс байгаа гэж байна. Та яг хэнийг гэж бодож байна? Одгэрл юм болоо энэ. Одгэрл амраа юм болоо. Энэ нэрэнд гарч хараад тэгээд нэг юм болоод байна. За тэгэлгүй явах уу тэгээ мэдээж хүний хамт олон гэдэг маш сайхан тэр дундаа энэ бэлэг болвол хамт олонны минь нэгэн хэсэг бас бид бүхнийг үргэлж аав шиг минь түшиж ах шиг минь үргэлж зааж зөвлөж байдаг таныхаа алдаргав яг магтандуулж ажлын хамт олон тэр дундаа одгэрл амар сан амрынхан зүгээс халуун баяр хүргэж говьяаныхаа амралтыг авч байгаад баяр хүргэж энэхүү сайхан амралтаа урт наслаж удаан жаргаж олон жил эдлэж байхын сайхан ёроолыг өргөөд манай хамт олноор сүрприз болгон явуулсан байна. За тэгээ танд баяр хүргэж сэтгэл шингэсэн бэлгийг гардуулж байна. Хүлээн авна уу? Өргсөн аруун тангартай Батчлуунхаа миний хувьд бас хамт олон гэдгийн хамгийн гоё зүйл нь яг л энэ байдаг болов гэж бодож байна. Өнөөдөр хэдий таны ажлын сүүлийн өдөр ч гэсэндээ өөдөөс нь хараад зогсож байгаа бэлгний эзэд манаас хэлэх үг байгаа болов ахыгаа баярлуулж чадсан болов гэж тун чиг хүлээж байгаа байхаа гэж бодож байна. Дурсамж болон үлдэх бичлэгтэй ажлын хамт олондоо зөрүүлж үг хэлээд өгөө. За баярлалаа. Хамт олон гэж юм чинь хэр гоё. За тэр ч маань алайхаа хамт олонтой би одоо 17-8 жил энд ажиллаж байна. За энэ хугацаанд л одоо их л олон үйл явдал байна л дээ. Ажлын амжилт бидэнтэй ажлын төлөө сайдч муудах ахта ахаа үед ажлын хөдлөө өмдөөж ус уучлаарай. Та нартай хайртай шүү. За миний одоо бодол сэтгэлд одоо энэ хамт олон үеийн үед одоо мөнхөд дурсагдчих. Ойр дотн байх болно. Би наалахасаа хаашаа явахгүй. Энд одоо байна. За юу нэртэй. Айгүй л өглөөхөр цагаа өртгүүлээд зөксөж магадгүй. Тэгээд гэрэлтэй баярлаа. Амраа баярлаа. Бүр тусгай одоо ингэж бүр хөдөлжтэй. Ийм ишлэгтэй үйл ажиллагаа болж байгаад их баярлаа.
Тэгэлгүй яг хөө бочлооха ер нь улс их орны хэмжээнд татвар гэдэг өөрөө томоохон байр суурийг эзэлдэг албан байгууллага шүү дээ. Энэ үнэтэй албыг 30-аад жил нэр төртөө хашиж өнөөдөр говьяаныхаа амралтыг авч байгаа таныхан энэ сайхан үйлсийн өмнө мэхийн яслаж хүндэтгэж нийт малайчуудын зүгээс бас хүндэтгэл үзүүлж байгааг дуулгамаар байна. Тэгээд ер нь энэ эр хүний тухай шүлэг хэлэхээр их цөөхөн байдаг юм байна лээ бочлооха. Эрхэм хүмүүний хийсэн үйлийг шүлгийн мөртүүдэд багтаахын чаргагүй тийм их нүр их хүч байдаг болов гэж бодож байна. Эр хүн чинь үгүй болвол гэрийнхэн зай эзгэрдэг. Эрдэмт хөвөөн нь үгүй болвол төрийнхэн зай эзгэрдэг. Эр цэрэг үгүй болвол эх орон өөрөө эзгэрдэг учраас эрхэм эр хүн та эрхэм ажлын хамтрагч эрхэм аав та биеэн бодож говьяаныхаа амралтыг урт удаан эдлэж байгаараа таньдаа сайн сайхныг хүсье. За баярлалаа. Өрөөлөөр болгүй.